За орой минут одоо цаг 6 цаг 40 минут болж байна. Нөөд нэг мөр хийчих гэж бодож байна. Тэгээ нэг арай өөрөөр хийхгүй бол дасгалуудаас олж байгаа. Залхах маягтай, уйдах маягтай байна. Өнөөдөр 5 раунд мөрний дасгал хийчих гэж бодож байна. Өнөөдөр жоохон өөрийгөө нэлээд шахмаар санагдаад жоохон зүрхнийхээ пульсийг жоохон ачааллуулчих юм уу. Хойрдыг дандаа нэг нурмайсан юм байгаад илаа. Тэгэд 30 минутын нэг таймлаптэй явчдөө байнга л Улаанбаатарт алдцаал төвжрэл ямар нэг юмны төлөө яах гээд байгаа ч мэддэхгүй нойр хоолгүй яваад ирсэн. Энд ирснээр учир зүггүй амраад махаар заримдаа жоохон утгагүй санагдаад алдалцчил амьдрах хэрэгтэй байж тээ. Тэг яг хөлсөө гаргаад нэг өөрийгөө нэг ингэчээр сэтгэл санаа сайхан болчтой. Гой өөртөө ажиллах ч гэх юм уу. Заримдаа нэг өөрийгөө нэг ташуурдах хэрэгтэй байдаг шүү дээ. Өөртөө нэг медитейшн тий. Бяцлах хэрэгтэй. Одоо чи 30 минут гүйжих хооронд зөндөө юм бодох гэдэг. Бас нэг төрлийн бяцлал. Дасгал хийгээд өөрийгөө зовоож явахад бас нэг юм бодох тий. Хорцлон шүтээ зүүн тий. Бас нэг төрлийн медитейшн аяг юм да. За өнөөдөр тэгээд ямар ч байсан ороод ирлээ. Гялзуулаа ич. 30 минут нэг 5:45-тай пейс нь 5 км орчим бүүсэж амар хөлөж үлддэг байснаа болцсон байна. Сайжраад байгаа юм биш үү? За нэг бодож тэгэд 5 удаа хан руу нар дээрээ босоод 10 удаа power snatch push jerk хийгээд тэнгүүтээ 10 удаа burpee power snatch хийгээд wall ball хийгээд дуусна. За ямар ч юм гэсэн дасгалаа дуусглаа. Өнөөдөр жоохон сонирхолтой дасгал хэлээ. Өнөөдөр ерөөхдөө мөрөн дээрээ фокуслаад мөрөн дээрээ илүү ачаал өгсөн. Юу хийсэн бэ гэхээр 5 раунд дасгал хийлээ. 3 wall walk хийгээд 10 удаа power snatch jerk хийгээд 10 удаа burpee snatch хийгээд дамбалтай тэгээд 10 удаа wall ball хийгээд дуусчлаа. Ямар ч байсан баг гүүснээс илүү амар их хөлс гарлаа. Бүр ойрд юм дасгал хийгээгүй тасархаа байна. Тэгээд CrossFit-ийн дасгалуудыг бүр амар сансан байна. Гой CrossFit хийх юмсан. Нэг ганыхаа анги дээр 7 цагт очиод сайхан бууж ирэх юмсан гэж бодогдлоо. За ямар ч байсан ингээд 8 дахь өдөр байлаа. Баярлалаа. Peace.